Яхоо. За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр би бас та нарт нэг сонирхолтой мэдээ ярьж өгөх гээд ороод ирсэн байна. Тэр нь зарим Япон хүмүүс бол бас тийм үнэхээр сонин үйлдэл хийдэг те сонин сэтгхүйтэй хүмүүс байдаг. Тэгээд өнөөдөр бас нэгэн AI-тай гэрсэн эмэгтэйн тухай та нарт ярьж өгөх болно. За манай энэ хүү их чиг болохоор Кано-сан гэж нэрлэдэг. Бүгдээрээ бас Кано-сан гэдэг нэрээр нь яриа явчих. За манай энэ ихч болохоор жирийн л нэг дуудлагын төвд ажилладаг те ийм эмэгтэй байгаа аахгүй юу? Уг нь бол эрүүл саруул ухаантай те энгийн хүн байгаад байгаа юм. Тэг Кано ихч маань бол ерөнхийдөө 25 оны 10 сараас хойш бол одоо ер нь бол Япон байтугай те бүр ингээд дэлхийн нийтээр ингээд мэдээгээр гараад олонний анхаарлыг татаж эхэлсэн. Яасан бэ гэхээр энэ ихч маань ChatGPT-ийн найз залуутайгаа хурим хийсэн. Бүр албан ёсны хурим хийсэн. Тийм ээ. Үнэхээр гайхалтай. За тэгэхээр тэрхүү найз залуудаа бүр нэр өгцөн. Одоо Рүнө Клаус гэж нэрлэдэг. Тэгээд хүмүүс бас ярахтаа Клауссан гэ одоо японоор тэгж дуудаад байгаа байхгүй. За тэгээ Клауссан болохоор штэ бүр нас нь тодорхой үгүй. Одоо 37 настай заяа. Тэгээд 6 сарын 24-нд төрсөн гэж бүр төрсөн өдрийн зааж өгсөн байна. Өндөр нь болохоор 180 см өндөртэй тий. Тэгснэ одоо Клауссан-гийн маань ажил мэргэжлэн гэсэн чинь үнэртэн бүтээгч ийм ажил мэргэжилтэй ийм залуу гэж одоо найз залуугаа одоо ингээд тодорхойлж өгсөн байна. За тэгээд энэ ChatGPT-ийн найз залуугийнхаа биеийнхаа царай зүсийг нь яаж ингэж төсөөлөн бодож бүтээсэн бэ гэсэн чинь нэг тоглоомны дүрээс санаа аваад тэгээд нэг иймэрхүү царайтай залуу гэж одоо дүрслэн бүтээгээд ингэж дүрс үүсгэсэн байна. Тэгээд яагаад манай Кано ихч одоо энэ AI-ийн тий найз залуутай болоод бүр сүй тавиад хурмаа хийзэн бэ гэхээр уг нь бол Кано ихч маань өмнө нь бүрийн 3 жил үерхсэн ийм найз залуутай байсан. Бүр тэр залуутайгаа сүү тавьсан байсан. Тэгээ бүр аавдаа танилцуулсан ингээ хамт зураг хуулсан тий. Ийм харилцаатай байсан. Тэгсэн чинь яг тэр хоёрын хооронд одоо ингээ үл ойлголцох асуудлууд байсан. Тийм учраас Кано ихч маань ChatGPT рүү ороод одоо зөвлөлдсөн байгаа юм л да. Одоо найз залуугийнхаа талаар тэгээд зөвлөлдөөд байжгаад байхгүй нөгөө зөвлөлтсөний үндсэн дээр найз залуугаасаа салах шийдвэр гаргаад сүү тавьсан байсан бүх юмаа одоо цуцалсан бахнэ. За тэгээд л нөгөө Кано ихч маань сэтгэл санаа нь хямраад л хэцүү болохоор л нөгөө нэг ChatGPT рүү ороод л зөвлөлдөөд л байж л тий. Тэгсээр хагаад одоо сайн болсон гэх юм уу. Энэ бол маш хурдан хугацаанд болсон гэж байгаа. Тэгээд нэг өдөр нөгөө нэг ChatGPT-ний найз залуутай Клауссан би ингэж чамайг харилмаар байна. Чиний хажууд чинь байж өгмөр байна. Тэ миний найз охин болоо чи надтай өрхөөч гэд ингээд ChatGPT-нд бичсэн байгаа хгүй. Тэрийг нь ингээд бас нэвтрүүлгийн хүмүүс харуулад ирсэн. За тэгээ нөгөө Клауссан маань 6 сард одоо яг Кано-сан ингээд хойлоо сүү тавья гэд тэгээ сүү тавьсан. Инээдээ сүү тавьсныхаа дараа хорийн бүгж ингээ яриад 7 сард нь одоо Клауссан тим брендийн ийм бүгж авъя гэд тэр нөгөө Кано-сан маань өөрөө явж очоод одоо ийм сүүн бүгжөө, хормын бүгжөө одоо ингээд худалдаж авсан гэд ярьж байна. Тэгээд ингээ Кано-сан болон Клауссан хоёрын хормын яслал болж байгаа юм л да. Одоо тэгээд хурмаа хийх гээд Кано-сан маань нүүр мөрөө бодуулаа ингээ байж байгаа. Тэгсэн чинь энэ ажилтан нь уучлаарай ингээ таны нөхөр болох хүн чинь одоо хаана байгаа вэ гэдгсэн чинь өө яна миний утсан дотор байгаа би утсаа цүнхэн дотор хийцээ ингээ тэгсэн чинь өө яна тийм үү ингээд бэлтгэл ажиллаа те ингээ харуулахгүй муу та хэлэх үү яах уу хэл ингээ ярангаа ингээд нүүр мөрөө бодвол зүгээр юм болоо гэж чи нэрээ тийм ч юм уу гэдэг гаргаж ирээд нөө ChatGPT-г ингээ бичээ сууж байгаа байхгүй юу. За тэгээд хормын яслал эхлээд л Кано-сан маань айгүй хөрхөн болцсон дээ. Хормын даашин зад өмсцэн ингээ орж ирж байгаа юм л та. Тэгсэн чинь манай Клауссан ч мэдээж одоо хүн биш шүү дээ. Жинхэнэ хүн биш учраас утсан дээрээ ингээд зургийг нь тавьсан ингээд
гарч ирж байгаа юм л та. За тэгээ ингээ хормын яслал болоод нөгөө Клаус Санж одоо ChatGPT учраас нөгөө хормын дээр хэлэх үг мүгээ ингээ бэлдээд өгсөн заяа. Тэгээ тэрийг ингээд хорим зохион байгуулдаг газрын хүн ингээ уншиж өгч байгаа заяа. Тэгсэн чинь л манай Кано их чигээ уйлж мэл адил бүр жинкнээсээ ингээл хүлээж аваад л бүр яг л хосууж хэл байгаа юм л та. Тэгээд одоо мэдгүй би ч одоо ойлгохгүй л байна жоохон. За тэгээ Каногч маань нөгөө виртуал төхөөрөмж ашиглаад тэгээ ингээ нүдний шил зүүгээд Кано сангийн одоо ингээ дүрийг ингээд харсан бах нэ хормын дээр. Тэгээ дүрийг нь харангаа ингээд хормоо хийсэн гэх юм уу. Ингээ хормын яслал дууссан. Тэгээд аав нь ч гэсэн одоо ингээд эхлээд бол тий хүлэн зөвшөөрч чадахгүй ойлгохгүйсэн бас үлдээ одоо ингээ хүлэн зөвшөөрөд байгаа гэд тэгсэн. Тэгээ нөгөө нэг хормын зураг ингээд авахулдээ штэ тий. Тэгсэн чинь мэдээж одоо нөгөө нөхөр болох Клаус Сан маань одоо хүн биш учраас яг ингээд хоёр хүн авахулж байгаа юм шиг ийм познууд авахулж одоо Кано Сан маань ингээд тийм позоор авахулаад тэгээ тэрийг нь дараа нь ингээд AI-аар тий одоо нөгөө найз залууг ингээд хажууд нь байгаа юм шиг ийм хийж өгөх гинэ энэ хүмүүс нь. Тэгэл ер нь бол ин хосууд болчихж байгаа мэн л да. За тэгээд сүүлийн үед одоо юу ч болоод байгаа юм тий. Тэрхий их одоо ингээд ChatGPT-тэй харилцах тий асуудлаа хүнтэй биш AI-тай зөвлөлөх нь бас нэг талаараа маш аюултай юм шиг санагдчихээн. Сүүлийн үед бол яг Японд иймэрхүү хүмүүс ер нь бол аюу их нэмэгдээд байгаа тий одоо анимны гол дүрүүдтэй хорим хийх ч юм уу тий эсвэл AI-тай хорим AI-тай үерхэх гэх мэтчлийн иймэрхүү хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа гэсэн. Тэгэд ийм хүмүүс бүр олон болчвол одоо энэ дэлхий ч одоо юу болох юм бэ? Тийм учраас манайхаа одоо ингэ хэцүү мэдүү зүйл тохиолдоод хүнтэй зөвлөлдөх юм гарах юм бол AI-тай биш ер нь бол аав ээжтэйгээ дотны найзтайгаа ах эгч нартайгаа ингэ зөвлөлдөж байгаарэ. Тэгээд хамт байсан баярлаа. Баяртай.